William Buchmann-ы Adventure Beyond the Body гэдэг ном дээр гарч байгаа санаануудыг үргэлжлүүлээд бичээд яриад явж байгаа. Тэгээд энэ ном дээр яг William Buchmann өөрөө ашигладаг одоо нэг сүнсэн биеэрээ физикээс гарах нэг хоёр арга ярьж байгаа. Тэгээд энэ хоёр арга болохоор ямар үед яг ашиглагддаг вэ гэнгүүт нөгөө нэг хүний өөрийн энергийн түвшин тодорхой хэмжээнд яг биес яг сүнсээрээ гарахад бэлэн болцсон. Өөрөөр хэлбэл дотоод чичиргээ чимээ дуу аваа сонсогддог болцсон. Тэгээд яг хүн өөрөө ингээд нэг гарахад бэлэн одоо нэг майндсет ингээд бэлэн болцсон үед яг ашиглаж болохоор. Тэгээд эхний арга болохоор нэг төсөөлийн арга гэдэг. Энэ арга нь яадаг вэ гэхээр одоо яг шүн дунд нөгөө унтаас иргэний завсар ингээд чичиргээ дотоод чичиргээ ингээд мэдрэгддэг. Тэгээд тэр мэдрэгдэж байгаа мэдрэмж үйл ажиллагаа байсан ч гэсэн тэрийг одоо нэг дотоод чичиргээг бүх биеэр тарах гэж гэж төсөөлөөд тэгээд одоо бодлороо нэг тэтгээд хүчийг ирчээн ихсгээд байх тусам ингээд нэг дээд зэгтээ яг энэ чичиргээ ингээд нэг хэлбэлцэл ингээд дээд зэгтээ хүрэн тэнгүүт нь яг төсөөллийн арга хэрэглээд өөрөөр хэлбэл яг өрөөнийхөө хаалган дээр зогсож ийн гээд биесээ гараад өрөөнийхөө хаалган дээр зогсож ийн гээд төсөөлөнгүүд шууд яг тийм зүйл болоод биесээ гараад яг өрөөний хаалганы өмнө гараад ирдэг. Энэ болохоор яг төсөөллийн арга. Нөгөө нэг арга нь бас нэлээд сонирхолтой арга. Яг дотоод чичиргээнээс гадна дотоод дуу аваа яг нэг хүний энергийн түвшин нэлээд ихсэн үед ингээд сонсогддог. Тэгээд энэ дотоод дуу авааг ашиглаад бас гарах боломжтой гэд энийг болохоор sound technique гэд нэрлэлсэн дуу авааны арга гэд. Тэгэд энэ яадаг вэ гингүүд одоо дотоод дуу аваа ингээд тархин дотор ингээд сонсогдож байгаа үед авчиад тэр дуу аваад цулаагаар гараад дээшээ ингээд таас руу өгсөж гин гэж төсөөлнө. Тэгээд яг энэ дуу аваатай ингээд хамт дагаад дээшээ ингээд гарч ийн гэж төсөөлөх юм. Тэгээд эхний ээлжинд болохоор нэг яг crown chakra үед тэмхүрд толгоон дээд зулаан дээдлэлт яг awareness буюу consciousness өөрөө ингээд нэг байна гэж төсөөлж байгаад тэгээд нэг дуу аваа дээшлэнгүүд тэр дуу аваатай хамт нэгдээд дээшээ гарч ийн гэж төсөөлнө. Ингэж төсөөлөхдөө нэг дуу авааныхаа эрчийг бас их бодлороо тэтгээд эрчийг ихсгээд тэгээд нөгөө нэг яг энэ үед болохоор хамаг бие өөрөө угаасаа мдэггүй болно. Тэгээд улам нөгөө нэг хөнгөн болсоор агаад дээшээ хөрч ийн гэж төсөөлсөөр агаад яг жинхнээсээ ингээд биес гарчдаг. Энэ хоёр арга бол нэлээд сонирхолтой арга. Хоёулаа энэ арга бас нэг бусад хүмүүс бас ярьдаг арга байгаа. За дараагийн нэг бас нэг William Buchmann-ы ашигладаг нэг техник болохоор нэг next level буюу higher self руугаа бас одоо нэг шилжиж гэдэг чинь. Одоо нэг астрал орон зайд гарч ирчээд яг байгаа орон зайгаасаа илүү дахиад өөр орон зайд шилжмээр байна гэхийн тулд одоо I want to next level energy environment гэдэг. Тэнгүүд энэ ингэж нэг команд өгөх байдлаар одоо нэг дараагийн энергийн түвшин рүүгээ шилжмээр байна гэдэг команд өгөнгүүд авчиад нэг тийм inward motion буюу дотоод руугаа татагдсан тийм нэг хөдөлгөөн мэдрэгддэг гэж байгаа. Тэгээд энэ болохоор нэг улам нөгөө би гэж мэдрэгдэж байгаа энергийн цул руугаа улам дотоод руугаа орох байдлаар ингэж inward motion мэдрэгдээд яг ингэж мэдрэгдэж байгаа нэг энергийн түвшин ихсээд тэгээд өөр нэг энергийн левел дээр гарч ирэх боломжтой болж байгаа юм. Тэгээд ерөнхийдөө
astral experience үзээд маш олон одоо ингээд PS гарангууд гардаг үр дагаврууд гэд байт юм байна л та. Тэр нь болохоор бидний ихээр ерөнхийдөө supernatural гэж яригддаг. Одоо precognition, ирээдүйг харах, телепати, янз бүрийн хүмүүсийн бодол мэдэрдэг болох. Тэгээд аура хардаг болох одоо. Тэгээд яг иймэрхүү чадамжууд нөгөө зүүн сөн сайжирч байгаа нэг хэлбэр болоод байгаа. Тэгээд ягаад ийм зүйл болоод байгаа гэхээр бид нөгөө нэг энергийн хувьд авчиад хит одоо мэдрэмтгий болоод тэр энергийн одоо бүр өөрсдийн сүнс гэдэг зүйл рүүгээ улам ойртож байгаа үед авчиад ийм чадамжууд нугасаа хэлэрч гардаг энергитэй холбоотой. Тэгээд янз бүрийн орон зайд одоо нэг шилжингүүд одоо бидний нэвтэж чадахгүй орон зай гэж бас байт юм байна л та. Өөрөөр хэлбэл энергийн түвшин, energy level хүрхгүй ч гэсэн ингээд нэвтэрчингүүд яаж мэдрэгддэг вэ гэхээр одоо маш хурцсан гэрэл харагдаад одоо баг тэр энергийн орон зайгийн даралт нь баг биднийг дараад бяцлахж байгаа юм шиг тийм мэдрэмж төрүүлдэг. Энэ болохоор бидний нөгөө нэг яг тухайн орон зайд яг оршихороор тийм энергийн түвшин хүрхгүй байна гэсэн тийм шинж тэмдэг юм байна. Тэгээд Adventure Beyond the Body дээр гарч байгаа бас нэг чухал санаа гэхээр нөгөө нэг яагаад заавал бид нэр амьдтай энергийнхээ түвшингээ хэсэх ёстой вэ гэдэг. Тэгээд яагаад гэвэл нөгөө өгөхөд бид нэр одоо нэг астрал орон зайд ямар астрал орон зай руу ингээд шилжих вэ? Ямар dimension руу шилжих вэ гэдэг нь бидний нөгөө нэг яг өөхөх үед ямар энергийн түвшинтэй болсон бэ гэдэгтэй харгалздаг. Тэгээд астрал талд одоо нэг lower astral гэж байдаг, mid astral гэж байдаг, high astral гэж байдаг. Тэгээд lower astral нь өөрөө нэг ерөнхийдөө нэг буддын шашин гэдэг янз бүрийн шашнуудаар одоо тамийн ертөнц гэдэг нь яг lower astral. Тэгээд mid astral гэдэг нь ерөнхийдөө нэг дундч төрлийн ертөнцүүд, higher astralууд нь болохоор Девачинг ертөнцүүд гэж яригддаг. Тэгэхээр шууд өхөнгөтэй аль түвшинээр нь шилжих вэ гэдэг нь бидний энергийн түвшинтэй хамаатай болж таарч байгаа. Тэгээд одоо нэг философи талаас ерөнхийдөө сүнсэн биеэрээ физик биес гаргахад яг одоо нэг сүнслэг хөгжил гэдэг талаас ямар ач холбогдолтой вэ гэхээр одоо first hand гэдэг нэг зүйл байдаг. Одоо first hand experience гэдэг энэ болохоор бид нэр яг өөрсдийнхөө одоо нэг биеэр ямар нэг зүйлийг мэдрээд тэндээс яг үнэн үү худлуу гэдэг зүйлийг бид нэр өөрсдийнхөө шүүн дугаан гаргах боломжтой болно. Эсвэл өөрсдөө мэдэрч тэр зүйлийг мэдэрч байгаа болохоор тэгэхээр энэ first hand experience олох боломжийг нэг астрал аялал сүнсэн биеэр гарах чадамж нь өгч байгаа гэдэг утгаараа маш даваа талтай. Тэгээд одоо нэг бид нар чинь болохоор ихэнхдээ нэг бусдын ярьж байгаа бусдын нэг ойлгож авсан санаануудыг их сурвалжуудаас сонсоод тэрийг ингээд үнэн зөв бурууг нь ялах гэж оролддог. Тэгээд зармиг нэг баг сохроор баг итгэчих гээд байдаг. Тэгэхээр одоо нэг first hand experience буюу өөрсдийнхөө ингээд нэг туршлага туулж хагаад үнэн зөвийг ингээд ялах чадамжтай болж байгаа гэсэн. Тэгээд сүнсэн биеэрээ гарахын дахиад нэг давуу тал нь гэхээр нэг суур асуултууд болох би хэм бэ? Миний амьдралын зорилго юу вэ? Үхэл гэж юу вэ? Үхлийн дараа амьдрал байдаг бол девачин гэж байгаа юу? Девачин өөрөө ямар харагддаг вэ гэх мэт яг ийм суур асуултуудыг өөрсдийнхөө ингээд нэг энэ чинь нэг ийм зүйл юм бэ шүү гэд мэдрэх одоо нэг таньж мэдэх боломжтой болж байгаа.